Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын үнэмлэх тэмдгийг хууль бус хуурамчаар ашиглах явдал цөөнгүй байдаг тул нууцлал аюулгүй байдал өнгө загварыг сайжруулсан үнэмлэхийг ийхүү гаргаж байна. Мөн олон улсын жишгээр улсын байцаагчийн тоон дугаар хэрэгэлсэн нь үнэмлэх тэмдэгт тусгагдсан бөгөөд Монгол улсын хил дээрч мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаж аюулгүй байдлыг хянаж шалгадаг байдлыг харгалзан шинэ үнэмлэхийг хийсэн байна. Улсын засгийн газрын тогтоолоор манай нэгдсэн тогтолцоонд чиглэсний 10 жилийн хугацаанд 2 дахь удаага Монгол улсын байцаагчдын үнэмлэх тэмдгийг солих үйл ажиллагаа өнөөдөр бас ёслол төгөлдөр эхэлж байна. 2012 оны 4-р сарын 24-ний өдрөөс эхлэн хуучин үнэмлэх тэмдэг бүгдээрээ хүчингүй болж өнөөдрөөс эхлэн бүх байцаагчид бүх ажилтнууд маань шинэ үнэмлэх тэмдэгтэйгээр төрийнхээ үүргийг үйцэтгэх болно. Энэхүү шинэ үнэмлэх тэмдгийг гардан авах ёслолын ажлын үеэр тус салбар шинээр орж буй боловсон хүчнүүд тангарах өргөх ёслол болсон юм а. Хөдөө орон нутгийн нийт 31 байцаагч өнөөдөр тангарах өргөсөн юм. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн ажил нь улс орны хувьд хамгийн хариуцлагатай мэргэжлүүдийн нэг бөгөөд тус салбарт ажиллах ёстой хүмүүс ч нэлээд өндөр шаардлагыг тавьдаг байна. Ийм дуг шаардлагыг давж чадан тангараа өргөж байгаа хүмүүсийн сэтгэл маш өндөр байгаа юм а. Ёслолын ажиллагаа. Тэгээ өнөөдөр төр албаа агчийн тангараа өргөд сэтгэл аяг өндөр байна. Тэгж цаашдаа даашлаа маш сайн хийж те итгэх сэтгэл гарна. Байгаль орчинд болж байгаа сөрөг үр дагаврыг арилгах те байгаль орчны байцаагчийн гол онцлогоо өмнө л ажиллаж байна. Өнөөдөр энэхүү шинээр олгосон үнэлэх бос хэлбэртэй хоёр нүр бөгөөд Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч, салбарын ерөнхий байцаагч нар нь улаан өнгөтэй байх юм байна. Мөн бүсийн улсын ахлах байцаагч, улсын ахлах байцаагчийн үнэлэх хөхөнгийн, улсын байцаагчийн үнэлэх нь ногоон өнгөтэй байхаар тогтоогдчихжээ. Түүнчлэн хуулиар эрх олгосон байгууллагын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн үнэлэх саарал өнгийн хавцтай байх бөгөөд хавцсны гадна талд тусгаарлан хийсэн мэргэжлийн хяналтын байгууллагын бэлэгдэл болох логотой байх юм а.